Сайн байцгаана уу? Та бүхэндээ эхлэнгийн системээр шинээр нэмэгдсэн цэсийг танилцуулъя. Юун түрүүнд мэдлэг хуваалцах зорилгоор эхлэл хэсэгт байрлаж байгаа цэснүүдийг хэрхэн ашиглах боломжтой заавар хүргүүлье. Эхлэл цэсэн дээр одоо байгаа хүүхэд 1361, нэхэмжилсэн 1362 гэвэл танай цэцэрлэгээс нэхэмжил үүснээс хойш нэг хүүхэд шилжсэн байгаа тоо мэдээллийг харах боломжтой. Нэхэмжилсэн тоон дээрээ дарахад та нэхэмжлэхийг ямар хугацаанд үүсгэсэн бэ? Огноо шүлтүүлэн харах боломжтой. Түр хариуцсан QPR tulсан Cancer tulсан төлөвүүд харагдах ба та QPR tulсан төлөв дээр дарахад эцэг эхчүүд аппликейшнээрээ дамжуулан хэдэн төгрөгийг ямар хугацаанд төлөвлөсөн огноог харах боломжтой. Үүн дээрээ та огнооны хальт хийхдээ Ctrl F товчийг даран тухайн хайхж байгаа огноо болон он сарыг оруулан шүүлтүүлэх боломжтой. Cancer tulсан төлөв нь Канада цэцэрлэгийн даасан шууд од төвлөрж байгаа мөнгөнд үг та өөрөө Cancer tulсан төлөвт хэзээ оруулсан бэ гэдэг огноог харагдана. Төлбөрийн мэдээлэл цэсэн дээр манайд 12 дугаар сарын хаалт болон 5 дугаар сарын хаалт гэдэг хоёр цэс байдаг. 12 дугаар сарын хаалт нь 9, 10, 11, 12 дугаар саруудын буюу хичээлийн жилийн эхнэд хийгээд 12 сар тааж байгаа уг хаалтыг хэлнэ. 5 дугаар сарын хаалт гэдэг нь хичээлийн жилийн сүүлийн хаалтыг хэлж байгаа. Үүн дээрээсээ илүү дутуу төлөлтийг тооцдог гэдгийг эхлэнгууд маань мэдж байгаа хаа. Тэгвэл эхлэнгуудынхаа хүсэлтээр тайлан цэс дотор санхүүгийн тайлан товчоо, санхүүгийн тайлан дэлгэрэнгүй гэсэн хоёр цэсийг оруулж өгсөн байгаа. Санхүүгийн тайлан товчоо гэдэг рүү ороход 2025 оны 1 сарын 1-ээс 2025 оны 12 сарын 31 буюу санхүүгийнхэн жилээр эхний үлдэгдэл төлбөрийн дэлгэрэнгүй эцсийн үлдэгдэлтэй тайлан гаргаж өгсөн байгаа. Эхний үлдэгдэл хэсэгт 2024 оны 12 сарын хаалтаар гарсан хэлгүй төлөлтүүд харагдана. Төлбөрийн дэлгэрэнгүй хэсэгдэр санхүүгийн жилийн хаалтаар буюу 1 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд нийт нэхэмжилсэн төлбөр төлсөн дүнг түр хариуцсан мөнгөн дүн харагдана. Үүнд төлсөн гэдэг мөнгөн дүн дотор эцэгхийн аппликейшнээс төлөвлөсөн QPR төлсөн дүн болон Cancer төлөвлөсөн мөнгөн дүнгуудын нийлбэр орно. Эрсцийн дагуу гэдэг нь тухайн сард нийт хүүхдийн явсан эрсцийг 1000-аар өржүүлж гарсан байгаа. Ингээд эхний үлдэгдэл дээр төлбөр төлсөн байдлыг нэмээд эрсцийн дагуух мөнгөн дүнг хасаад 12 сарын хаалтын илүү дутуу дүнгууд жагсаж харагдана. Одоогийн байгаа төлөв гэдэг хэсэг дээр яг одоо түр хариуцсан эсвэл түр хариуцаагүй төлөвүүд нь харагдана. Ингээд нийт тайлангийн минь дотолд бүл дүнгуудынх нь нийлбэр харагдана. Таавг тайланг их зээлгүй экспортлоод өөрийн хүссэн загвараар янзлах боломжтой. Төлбөрийн дэлгэрэнгүй дээр орсон мөнгөн дүнгийн хэмжээ сар сараар нь задалж харъя гэвэл тайлан цэснийхаа санхүүгийн тайлан дэлгэрэнгүй хэсэг рүү орно. Санхүүгийн тайлан дэлгэрэнгүй хэсэгт сар сарын задаргаагаар тухайн хүүхдэд нэхэмжилсэн мөнгөн дүн түр хариуцсан юм уу, тухайн хүүхэд өөрөө төлсөн юм уу гэдэг задаргаа мэдээллүүд харагдана. Тайлангийн жил хэсэг дээр 2025 оруулаад хайх гэдэг товчоо дарна. Ингэснээр 2025 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сар болон 9, 10, 11, 12 дугаар сарын нийт задаргаанууд харагдана. Хэрвээ танай цэцэрлэг олон хүүхэдтэй бол хуудасны хэмжээгээр харагдахыг анхаараарай. Та бөөнөр нь татахыг хүсвэл Excel руу экспортлох товчийг дараад нийтээр нь Excel-ээр татах боломжтой. Мэдээж маш олон дүнгийн урт задаргаа татж байгаа учраас уг тайлан маань татагдахдаа таны интернетний хурднаас шалтгаалаад 1-3 минутын хугацаанд удна гэдгийг анхаараарай. Ингээд санхүүгийн жилээр хаалт хийсэн цэцтэйгээ нэгтлэнгууд маань сайтар танилцаарай. Баярлалаа.